Amnesty International Mongolia байгууллагатай хамтран бэлтгэж байгаа Хүний эрхийн цуврал подкаст сонсогч та бүхэнд хүрч байна. Хүний эрхийн ойлголтыг бид эргэн тойронд болж буй олон үйл явдлуудаас харж мэдэрч олно. Энэ удаад бид төрж өссөн унган нутгийнхаа байгаль орчин, хөрс шорооны төлөө сэтгэл зовнин, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийн төлөө үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг нэгэн эрхэм хүнийг урьж оролцуулаад байна. Хүний эрхийн подкастын ээлжид зочин, Дорногов аймгийн Далан Жарлан сумын малчин Чулуун зүрх юм. Сайн байна уу? Танд өнөөдрийн мэндийг хүргэе. За, та байгаль орчны чиглэлээр тууштай үзэл бодлоо илэрхийлдэг тийм ээ. Хүрээлэн байгаа орчны асуудал тулгамдсан асуудал болоод байгааг хизээнээс олж харж, энэ чиглэлээр хизээнээс ажиллаж эхэлсэн бэ. Ер нь малчин хүний хувьд бол энэ байгаль дэлхийгээ хайрлана гэдэг бол хүүхэд байхаас л суусан суурь хүмүүжил байдаг гэж би боддгийг. Ерөөсөө л энэ булга усаа бохирдуулахгүй байх, одоо уул аваан дөгөөрөө хогшороо тараахгүй байх. Малчин хүн ч одоо нүүгээд явахдаа буураа сайхан цэвэрлээд тоос байх юм бол тэрийг хамж одоо шатаадаг шатаагаа цэвэрлээд за уяа шунгаа буулгалаа гэх ч одоо уяаныхаа шун шарвуудаа арваа будаа хийгээд ингээд нүх мөх ин болоод ингээд сайхан цэвэрлээд явдаг. Энэ малчин айлын хүүхэд болгон малчин хүн болгол ингэж энэ сүрэн энэ газар их дэлхийгээ хайрлах энэ бүр өвгдөөс нь одоо уламжилж ирсэн энэ малчин хүний бас нэг юм онцлог л доо энэ их дэлхийтэйгээ энэ газар нутгатаа их ойрхон байдаг. Үүрийн цаангийн зүдчийн бүрийн болтол ерөөсөө л энэ тэнгэр газар хоёрын хооронд л энэ тэр морь малтаага адуу маллаад ингээд өсч хүмүүждэг болохоор ингээд энэ нутг орн маань бол ингээд харахад нэг сайхан аав ээжийн шиг мөн сайхан танил хүн шиг найз нөхөш шиг мөн ийм хөрөө харагддаг. Тэгэхээр бол энэ малаа маллаж мал ахуйгаа малж байгаа улсуудад бол их дэлхийгээ газар нутгаа хайрлахгүй байна гэж байхгүй. Энэ бол одоо хүн болгоны малчин болгоны л одоо сэтгэл зүрхэнд байдаг зүйлээ. Зөвхөн нийтийн эрх ашигын төлөө, хүний эрхийн төлөө гээд явах юм бол яг энэ манай сумч бас лицензийн тоогоор улсын хэмжээнд нэгт ордог сум л та. Тэгээд эрхлэр нөгөө малчин хүн дээр ирж байгаа ямар нэгэн зүгээр мөрөөрөө малаа явж байгаа хүнийх нь маш ойрхон зайд нь уулуурхаа эрхлээд тэр нь одоо хайгуул нь хийгдэж явсан ашиглалт болоод тэр нь нэг бүс нутагт нэг одоо тодорхой аргаас маш олон болоод ирэхлээр эн чинь дарамт болоод ирдэг. Тэр дарамт нь эргээд малчин хүнд болохоор маш олон эрхийн зөрчигдөөд эхэлдэг байхгүй. За тэр одоо мал аж ахуй эрхэлж байгаа малчин хүний чинь амжиргааных нь их үүсвэр болвол энэ мал маллах. Мал маллах чинь малчин өөрөө энэ байгаль дэлхий дээр одоо энэ зэрлэгээр ургасан одоо энэ ургамлыг идээд ингээ явж идэг. Одоо нэгэсэнд өрхийн үйлдвэр эрхэлж байгаа болсон шүү дээ. Бид нар жижиг дунд үйлдвэрлэж гэж болно. Ингээ энэнийхээ үр шимээр амьдраад ингээ мөрөөр амьдраа явж байтал чинь гэнт лиценз гэдэг юм. За одоо 97 оноос хойш болгосон болоо да. Тийм ээ. Нэг А4-ийн цаасаар засгийн эрх мэдэлтгүүд ингээд газар нутгийн энэ тендч лиценз, энэс лиценз гэдэг ингээд одоо манаас бол лицензээр нэгт орж байгаа. Ингээд эрхлээр нөгөө малчин хүний чинь маш олон эрхэм зөрчигтэй явчихж байгаа байхгүй. Тэр нөгөө эрүүл аюулгүй амьдрах орчинд эрхэм зөрчигдөж байна. Шүн сайхан амарч болохгүй шүү дээ. Ойрхон уулуурхаатай одоо төсөл хэрэгжиж байгаа газарт ойрхон болцсон тэр нүргэлсэн том машины дууж юм ээ. Тэр олон найз цаашаа холгосон том оврын машины тоос чороо энэ зам дээр одоо эн чинь ийм асуудлуудаас болоод бол одоо энэ орон нутагт амьдарч байгаа малчид өөрсдөө дуу хоолойгоо хөгжих ёстой байна гэдэг ойлголтыг би өөрөө авсан юм. Тэр 2012 оноос хойш эхлээд бас ер нь орон нутгийнхаа хэмжээнд уулуурхаа улсууд хариуцж байгаа улсуудтай сум орон нутгийн өдрөдлөгтөйгээ бас хэлж бага иргэдийн нийтийн хурал дээр бол бас дуу хоолойгоо үргээ явж байсан. Хүрээлэн байгаа орчноо хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал байдаг. Гисэн хэдий ч хүн бүр байгаль орчны хамгаалагч, тууштай тэмцэгч нь байж чаддаггүй шүү дээ. Харин таны оролцсон нөлөөллийн ажлуудаас хамгийн үр дүн авчирсан ямар ажлууд байдаг вэ? За байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах нь бол одоо хүн бүрийн журамт хүрмөө ингээд үндсэн хуулиндаа би заагдсан байдаг л та. Зүгээр манай сумын хувьд бол лицензийн тоогоор улсын хэмжээ нэгт ордог гэж би түрүүнд хэлсэн. Тэрийгээ дагаад нөгөө малчин хүний эрх зөрчигдөх маань бол энэ дээр манай сумд бол маш их байд. Зүгээр мөрөөрөө маллаа явж байгаа хүнийг бэлчээр дээр нь авчир лиценз олгочдөг. Тэрийг бүр олгосныг мдээгүй байдаг. Хамгийн одоо миний одоо хамгийн их дургуутсад байгаа юм бол тухайн орн нутгад амьдарч байгаа иргэнээс нь ямар ч мэдээлэл өгөхгүйгээр төр лиценз олгочод байгаа байхгүй. За тэгээд мдээгүй чөтл гэнтх нэг өдрөл нэг том оврын трактор том урын машин юу ч байдгийг өрөм зоогоод л ингээл хамаагийн мөнгөнд адил ажиллаад ингээл эхэлдэг. Эхний ээлжинд бол малчид ч бас манай говийнхан чих өөж уулсан шүү дээ.
Тэгэл за энд нэг юм ингэхэл болох л ёстой юм байлгүй гэсэн хандлагаар хүлээж авсаар байгаа л өнөөдөр ийм болчиход байж байгаа. Тэгэхээр бол энэ бол одоо буруу юм аа гэдэг ойлголтыг бол би сум орондоо амьдарч байгаа адилхан малчин хүмүүст өргөхийн төлөө л анханасаа ер нь бол хэрмэлзэж эхэлсэн. Тэгээ бид нар 2017 оноос байгаль хамгаалах иргэдийн бүлэг гэдгийг сумандаа байгуулад энэ бол олон хүний хүчээр зүтгэлээр бий болсон л доо. Сум орон нутгаа гэсэн сэтгэлтэй Улаанбаатар хотод байгаа нутгийн зөвлөлийн залуучууд тухайн сум орон нутгийн удирдлагууд зөвхөн малчин ч биш. Тэн дээр хуурай хөдөлмөр эрхэлдэг хүн байж байна. Тэтгэврийн насны хүн байж шээтэй. Боловсролын чиглэлд ажиллаж байгаа хүн баг шээтэй. Ингээд нийгмийн альч давхаргаас нь ингээд нийлүүлээ бид нар 27-8 хүнтэй удирдах зөвлөсөн ийм нэг байгаль хамгаалах бүлгийг байгуулад энэ ажил маань бол эрчимтэй явагдаад бас бид нар чи 2017 онд засгийн газар сонгон шилгууруулах байсан 3 талбайг цуцлуулж байсан юм. Тэгээд мөн сум орон нутгата өнөөдөр 108 лицензтэй шүү манай сум. Иргэн бүхэн та бүгд нь бид нар дамдамаа малчин иргэдэн таны эрх ашигыг та өөрөө хамгаалахгүй бол бас хэн нэгэн хүн тэнгэрээс юм хаанаас юм бууж ирээ та бидний эрх ашиг хамгаалахгүй гэдэг ойлголтыг ард түмэн адилхан энэ малчидтаа өгөхийн төлөө бид нараас ажиллаж байлаа. Хэвлэлийн багварлыг очиж хийж байлаа. Бүх улсын хэмжээний одоо бүх ерөнхий сайд, их хурлын, мөрөгдлийн байнгын хороо, аймаг сум орон нутгийн удирдлагууд, төр захиргааны бүх байгууллагууд, засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг, ашигт нутгийн газрын тусны газар гэдэг ингээд бүх л газруудад бид нар очиж мэдээлэл хийж энэ байгаль их дэлхийн төлөө уул уурхайн зохисгүй үйл ажиллагааны төлөө явагдаж байгаа одоо хүмүүстэй хамтарч хэвлэлийн яв дээр энэ одоо нэгсэндээ мэдээллийг түгээх ажлуудыг бол бас энэ 2-3 жилийн хугацаанд бол сайн хийсэн гэж би төвдөө үзэж байгаа. Энийг яагаад ингэж сайн хийсэн? Энэ бол 70 жаргал сум 180 лицензтэй нэг суман дээр ийм олон лиценз байх нь бол одоо бас зөв буруу юу гэдгийг бол одоо бас улсын хэмжээнд бас яригдж бас асуудлууд хийгдэж байгаа. Бид нар төрийн ордонд очиж бас хурал зөвлөгөө байгаль эхлэлийн хайрлах зөвлөгөөнд оролцож байлаа. Энэ дээр санал бодлоо сум орон нутгийнхаа санал бодлыг бас хэлж ярьж байлаа. Энэний хэмжээнд аймаг дээр очиж бас хүмүүстэй уулзаж төр царганы байгууллага усуудтайгаа уулзаж ярьж байлаа. Тэгээ энэний маань бас үр дүн 2020 онд их хурлын сонгуул, орон нутгийн сонгуулиар нэр дэвшиж явж байгаа нам мөн хөв хүмүүс маань бүгднгийнх нь мөрийн хөтөлбөрт бол одоо энэ 70 жаргал суман дээр байгаа энэ лицензийн тоог цөөрүүлнэ. Буруу үйл ажиллагаа одоо хууль ус үйл ажиллагаа хийж байгаа лицензүүдийг цуцлана. Иймэрхүү асуудлуудыг бол одоо зэгцэлнэ. Уулуурхайн бол одоо энэ нэг суман дээр ийм олон лицензтэй байж болохгүй гэдэг ийм мөрийн хөтөлбөртөө орж ирж байна лээ 20 онд. Тэгэхээр бол бас бид нар энэ мэдээллийг сайн өгч чадсан байна гэж бодож байгаа. Мөн иргэд маань бид бас ингэ чимээгүй байгаад болохгүй юм байна шүү. Энэ орон нутгийн ирээдүйн хоочтой үлдээх энэ газар нутаг байгаль дэлхийнхээ энэ баялагыг бас зөв зөвхөстэй ашиглуулахын тулд иргэд бас хөдөлмөрлөх, дуугарах, үг хоолойгоо илэрхийлэх хэрэгтэй юм байна гэдэг ийм бас хандлагыг авсан байхаа гэж найдаж байгаа. Байгаль орчны чиглэлээр ажиллахад бэрхшээлүүд хэр их тулгардаг вэ? Магадгүй бусдын халдлага дайралтад өртөх зүйлс гардаг бах тийм ээ. Энэ олгоныг яг хэрхэн даван туулдаг вэ? За хамгийн том бэрхшээл бол байгалийн төвчс байдлыг алдах энэ байгалийн экологийн төвчс байдлын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа нэг хүчин зүйл бол энэ уул уурхайн салбар байгаа байхгүй юу? Тэгээ бид мэдээж байгаль экологийн төвчс байдлаа хадгална малчин хүн тэн дээр малчин хүн хэрэг шиг хамгаалныг явуулахаар уул уурхайн салбартай л тулдаг байхгүй юу? Уул уурхайн салбартай тулнаа гэдэг чинь бол маш их хөргөн мөнгөтэй, маш их эрх мэдэлтэй ийм усууд цаана нойж идэг. Тэгэхээр бол зүгээр нэг хэдэн малчад ингээд бүлэг болоод ингээд явхлаар бол тухайн тэмцэж байгаа усудаас бол маш их мэдлэг, туршлага одоо олон талын жишээлбэл бараг л биологч байх хэвээр, хуулч байх хэвээр, магадгүй бүр одоо эн чинь мөрдөн байцаагч одоо альва нэг юмыг баримт нотлогоо тоогоор нь авч үзнэ гэдэг ингээд ярьдаг байхгүй. Ингээр бол хувь хүнээс маш их одоо мэдлэг, бас хувь хүний хүчийн чармаалт хичээл зүтгэл бол маш шаардлагатай. Тэгэхээр энийг даван туулахын тулд бид бүгдээрээ тийм орно гэсэн байгаль дэлхий гэсэн чин ирэмэлцэлтэй хүмүүстэй хамтарч нэг цөм болж ажиллаж ижил бид нарыг нэг даван туулах. Тэгж ажил даван туулсан гэж бодож байгаа. За зүгээр бие махбодын халдлагад өрссөн тохиолдол бол миний хувьд бол байхгүй. Миний буюу энэ малчин иргэдийн бас хамгийн их нүүр тулдаг бас нэг бэрхшээл нь бол энэ нөгөө замын маршрутгүй замаар энэ хүн даврын машинууд чинь тээвэр хийж тоошороо босгож нөгөө ургамлын бүрхэц энд маш их нөлөөлдөг байхгүй юу. Тэгээд тэрнээс болоод тэр замын маршрут руу жолооч нарыг зогсоогоод
Тэгээд тэднэртэй хэл ам ойлголцоогоос болоод бас нэг тийм иргэний хоорондын ч юм уу. За бас л салбарын хоорондын юм зөрчлүүд гардаг юм л та. Тэрнээс хэл өөр бол тийм хүчин зүйлүүд бол байхгүй. За төр засах нь өөрөө байгаль орчныхоо экологийн тэнцвэр байдлын одоо эсрэг үйл ажиллагаа явуулаад байгаа нь л маш том зөрчил байхгүй. Тэр газар дорогоо баялагийг ухаж эдийн засгаа босгоно гэсэн бодлого ярьж байгаа болохоос шүүл уламжилт дээр үесээ өвлж ирсэн энэ бэлчээр юм аж ахуй нүүдэлчин соёлоо энэ хүнийгээ дээдэлж ажиллана гэдэг зарчимгүй л яваад байгаа. Өнөөдөр малчин хүний бол маш олон эрхэм зөрчигдөж шүү дээ уул уурхаагаас болоод. Эд хөрөнгөтэй байх эрхэм зөрчиж байна. Бизнес эрхлэх эрхэм зөрчигдөж байна. Зорчин явах эрхэм зөрчигдөж байна. Эрүүл аюулгүй орчин амьдрах эрхэм зөрчигдөж байна. Тийм болохоор л бэрхшээл болгон ярих юм бол энэ бол үүсгэхгүй их юм болно л доо. Тэгэхээр том бэрхшээл нь бол иймэрхүү юм байж байгаа жишээ. Байгаль орчноо хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа та бүхнийг хамгаалах хууль эрх зүйн орчин өнөөдөр яг ямар байна вэ? За хууль эрх зүйн хамгаалалт гэж бол юм бол байхгүй бах. Зүгээр ихтэй бид нар өнөөдөр үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэл нийтлэх тийм ээ. Үзэл бодлоо илэрхийлэх юм чөлөөтэй аршныг дамжирч байгаа болохоор бол энэ тухайгаа ярьж хэлж одоо явхад бол мэдээж нээлттэй байгаа. Энэ нь бол бас нэг даваа тал баг. Тэрнээс биш үнэхээр хүний эрхийн төлөө юм уу үгүй энэ байгаль хамгааллын төлөө, байгаль экологийн тэнцвэр байдлын төлөө хамгаалаад үхлээ илэрхийлээд явсан таныг ингэж хамгаална гэдэг хууль эрх зүйн заалт бол байхгүй. Энэ бол мэдээж тотмоо гэж үзэж байгаа. Тэгсэн хэрнээ улсын их хурлын гишүүн улсын их хурлын эндэр дээрээс одоо хэлсэн үг нь хөвгч худлаа хэлж болдог шин. Нэгийгээ чи хулгаач, ти тэндээс тэн дээр хулгаасан, чи эндээс тийм хулгаасан. Чи хулгаалаагүй, би хулгаалаагүй гэдээ ингээд хэрүүлийн чанартай гудамжинд хэрэлж байгаа юм шүү дээ ярьж идэх хэрнээ. Тэрнийхээ хариулт хүлээдэггүй. Ийм хууль бол байгаа гэдгийг мэдээд байгаа. Харин байгаль орчноо хамгаалаад хүний эрхийг хамгаалсан хамгаалагч нар маань харин худлаа хэн нэгийг худлаа ярьж гүтгэж дормжих юм бол мэтээж хууль эрх зүгээр одоо зөрчлийн тухай хуулиар ч юмгүй хэн нэг нүгтгсэн гэдгээр бол хариуцлага аваад тэр бол одоо ингээл цаа тал руугаа хууль бол байгалах. Тэрс хамгаалаад зохицуулсан хууль бол байгаа гэж би бодохгүй байна. Хүний эрхийн төлөө тэр дундаа хүрээлэн байгаа орчноо хамгаалахын төлөө ажиллаж байгаа сайн дурын үндсэн дээр байгуулагдсан нөхөрлөл холбоодод ямар тусламж дэмжлэг хэрэгтэй байдаг юм болоо? За мэдээж хууль эрх зүйн хувьд бол эднийг хамгаалсан маш зөв шийдэлтэй, маш тодорхой тийм хууль эрх зүйгээр бол хангаж өгөх хэрэгтэй. Нэгдүгээр хуулийн хамгаалтыг бол маш сайн бий болгох хэрэгтэй. Тухайн хувь хүн, иргэний нийгмийн байгууллага, төрийн бас байгууллага, эвсэл холбоод юу байна вэ? Тэдний амнаас албан одоо янз янзын салбарын хүмүүс байдаг болохоор хийж байгаа ажил, албан тушаал нь одоо эдгээр бүгдийг хамгаалдаг. Ийм хууль эрх зүйн зохицуултыг бол нэгдүгээрт маш сайн хийж өгөх хэрэгтэй байх гэж бодож байна. За хоёрдугаар мэдээж төрөөс бол одоо энэ хүрээлэн байгаль орчныг хамгаалах чиглэлээр хүний эрхийн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс болон энэ эвсэл холбоодыг 1 жилдээ юм уу 3 жилдээ юм уу үндэсний хэмжээний юм том сургалт семинаруудыг зохион байгуулж сайн авж байгаа олон жилийн туршлагатай төрийн бус байгууллага одоо тэгж явж байгаа улсуудаасаа шинээр үүсэн байгуулагдж байгаа шинээр эзэлсэн орж байгаа хүний эрхийн төлөө хүрээлэн байгаль орчныг ажиллаж байгаа улсууднаас суралцах ийм болцоог нь хангаж өгдөг. Ийм үндэсний хэмжээний том ийм сургалт семинарууд, уулзалтуудыг зохион байгуулдаг байх хэрэгтэй байна. Мөн энэ чиглэлээр гадаад дотоодын бас энэ сайн ажиллаж байгаа салбарууд дээр ажиллаж байгаа ийм төрийн бус байгууллагууд ийм улсуудтай хамтрах нэг өсөндө дэлхийн хэмжээний твийн хэмжээний ийм уулз семинар сургалтанд энэ улсуудыг явуулах. Ингэснээрээ одоо нөгөө хүний эрхийг яаж хамгаалах, байгаль орчныг яаж хамгаалж чадах вэ гэж одоо нэг өсөндө мэдлэг туршлагын одоо байнга нэмэгдүүлэх талын арга хэмжээг бол төрөөс зохион байгуулж явах хэрэгтэй байна. Мөн санхүү эдийн засгийн хувьд нь бол одоо хөрөнгө оруулалтуудыг татаж хөрөнгө оруулалт одоо хийдэг тэр улсуудын эдийн засгийн хувьд нь санхүү тал дээр нь бас дэмжлэг үзүүлдэг байх юм бол энэ тухайн хувь иргэд холбоод маань төрийн бус байгууллагууд нь эрх ашигын зөрчилгүй ямар нэгэн хүнд худалдахдаггүй хэн нэгэн хүний өмнөөс биш нийтийн хүндрэлтний байгаль эрхлэхийн төлөө нийт Монгол хүний төлөө дуурч чаддаг ийм хүчтэй холбоотыг бол бий болгохын төлөө төрөөс маш сайн зохицуултыг хийж өгөх нь зүйтэй байхаа л гэж бодож байна. За холоос бидэнтэй холбогдож хүрээлэн байгаа орчны асуудлаар ярилцсан танд маш их баярлалаа. Amnesty International төрийн бус байгууллагаас энгийн малчин намайг урьж оролцуулж подкастт ярилцлага авсанд баярлалаа. Та
та бүхэнд ажлын амжилт хүсье. Байгалаа хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал аа. Хүний эрхийн хамгаалагчдын үйл ажиллагаа маш энгийн зүйлсээс эхэлдэг шүү дээ. Дутагдлын эсрэг дуугүй суулгүй үзэл бодлоо илэрхийлдэг хэн бүхэн хүний эрхийн хамгаалагчд болж чадна. Ингээд подкастаа хамт байсан сонсогч та бүхэндээ баярлалаа.